За өглөөний мэнд MMS инженерингийн Улаанбаатар төслийн албаны менежер Ариун бол гэж юм байна. Өнөөдөр миний ажлын нэг өдөр эхэлж байна. За өглөө ирээд одоо энэ цэцгээ ослнаа. Энэ цэцэг маань бас түүхтэй ардтай саврах юм уу? Одоо нөгөө хаях гэсэн нөгөө буруу одоо юу хийх юм мөчрийг тарай эцсэн мөчрийг одоо ингэ янзлаад. Энэ цэцэг анх хэрэгтэй жижиг юм байсан. Одоо тэгээ сөөрхөн том болчиход байна. Удахгүй савын том болох байна. Тэгээ имэйлээ шалгаад дараа нь өглөөний фри стартад буюу хурлаа хийн. Тухайн хурлын дээр бол өдөр тутмын ажил болон өнгөрсөн 7 хоногийн ажил, эх 7 хоногийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн талаар прогресс репортууд ирэх болно энэ ажил дээр. За тэгээ одоо хэдүүлээ хуралдаа орцгоё. За одоо яг цайны цаг байна. Тэгээд цайндаа орчоод 10-20 минутын амралтын чөлөө цагийн хэсэг болж байна. Энэ офис маань бол одоо ногоон барилга гэж явж байгаа. Америкийн нэгдсэн улсын лид сертификаттай Монголын хамгийн анхны ногоон барилга болсон дэлхийд данстай барилга байгаа. 2018 оноос хойш шавн тавигдаад баригдсан байгаа. Одоо энэ барилгыг барьсан одоо барилцаад одоо гар бие оролцсондоо бас таатай тэг ногоон гэдэг маань өөрөө зэрэгтгэгч хүчээр их усртэй байна. Төвийн сүлжээтэй зэрэгцээ ажиллах буюу илүүдл эрчим хүчээр төвийн сүлжээр нийлүүлж байна. Мөн усны хэрэглээгээ одоо ухаалгаар одоо хянаж хэрэгжилж байна. Цайны цаг дуусч байна, 1:30 болж байна. Одоо манайх 12:30-аас 1:30 хооронд цайндаа ордог байгаа. Тэгээ одоо ажлын цаг эхэлж болохоор хэдүүлээ дараагийн төсөл рүүгээ явж одоо албан ажилчтайгаа инспекшн хийх ажлаа хийцгээе. Эхний ээлжинд хэдүүлээ Starchess Mongolia-гийн одоо Land Rover showroom-ийн одоо гадны олон дотор цалхааны ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэж байгаа. Тэр ажил дээр очиж хэдүүлээ явуулсан талбай үзлэг хий. Тэгээд дараа нь шүтээсийн судалгааны лабораторийн ажил байгаа. Төсөл байгаа. Тийшээ очив. Дараа нь болохоор Eureka төсөл байгаа. Одоо Eureka-тай хамтарсан бас нэг сэргийгдэх чимчний төсөл байгаа. Тэр төслөөр өмнөх хугацаанд очиод үзлэг хийчихэд өнөөдөр ажил дуснаа. За тэгээ манай компани MMS Engineering болохоор EPC модельтэй Engineering Construction Procurement Management гэсэн суурьтай. Тэгээ манай компани ч одоо нэг 500-аад одоо инженер техникийн ажилтнтай. Төслийн одоо шаардлагын дагуу бараа материал нийлүүлэх болон консалтинг зөвлөгөө үзүүлэх мөн угсралтын ажил, цахааны угсралтын ажил 0-4-өөс 110 кВт хүртэлх угсралтын ажил, сэргээгдэх хүчмжийн угсралтын ажил их усрын угсралтын ажлын тусгай Монгол улсад мөрдөгдөж байгаа тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллаа явуулдаг. Төсөл дээр өрөөд ирлээ одоо MMS Engineering-ийн Улаанбаатараас хэрэгжүүлж байгаа нэг төсөл байгаа. Хэдүүлээ дотгошоо орж одоо ажилтаа танилцъя. За сайн бацгаана уу. Түрүүний нэг би 7 дараал яриадсан шүү дээ. Аюулгүй ажиллагааных, тэгээ хүн хүчний төлөвлөгөө, тэгээ төлөвлөгөө, инженеринг, тэгээ нөгөө хангамж, QAQC гэдэг. Яг тэр дараалалаар ингээд явдаг баг. Тэгээ талбай инженерүүд маань болохоор progress report одоо яриад. Одоо нөгөө энэ 7 хоногийн гүйцэтгэл төдөөтэй гарлаа. Хүн цагийн алдагдaltaд хэд байна, ашигт хэд байна, power factor-уудаа гаргаждаг байхгүй юу? Ашиглалын коэффициентуудаа гаргаад. Тэгээ нөгөө ерөнхийн нөгөө overall schedule-ээ тэгээд 7 хоногийн задлаа авчдаг. За тэгээд дараагийнхаа төсөл рүү хэдүүлээ хөдлөе да. Шинжлэх ухааны технологийн их сургууль, эрчим хүчний сургуулийн одоо сэргээгдэх эрчим хүчний шинэ техниктэй болсон энэ жил шинээр техниктэй болсонтой холбоотойгоор MMS Group компани нийгмийн харилцагын явуулсан иж бүрэн сэргээгдэх эрчим хүчний лабораторийг угсарт суйрлуулан одоо хүлээлгэж өгсөн байгаа. Тэр ажиллаараа одоо очиж техникийн эрхлэгч одоо ган хүлээх багшд очиж туулалт хийхээр явж байна. За дараагийн төсөл болох одоо шинжлэх ухааны технологийн их сургуулийн Т байрны дээвэр дээр суйрлагдсан одоо сэргээгдэх эрчим хүчний лабораторийн ажил байгаа. Тэгээд одоо техникийн эрхлэгч ган хүлээх багштай уулзаад одоо хүлээлцэх ажлынхаа акт бичиг баримт одоо зүйлсээ одоо ярилцахаар ирчээд байна. Одоогийн байдлаар 4:30 болж байна. Тэгээд одоо дараагийн төсөл болох Eureka төсөл рүүгээ явж байна. За манай нэг нарны системийн төсөл одоо яг талбай дээр явагдаж байна. Тэгээд явуулсан ирсэн үзлэгээ хийгээд ажлын төлөвлөгөө графикт одоо яг тэр төлөвөнд явж гинэ гэдэг талаар талбай инженертэй уулзаа явж байна.
За өнөөдөр миний ажлын нэг өдөртөө хамт байсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн хувьд одоо зүйлийн төсөл дээр ирээд үзлэг шалгалтаа хийгээд талбайн ахлагт инженертэй уулзаад тэгээд ажиллаа дуусгаж байна. Одоо надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.